Тэгээ энэ жилийн хувьд худалдаа авалтын ерөнхий төлөв яг хэр идэвхтэй байна? Зах зээл ер нь ямар байх шүү? 25 онд сүүсүүн бүтээгдэхүүний зах зээл бас тодорхой хуваар өссөн. Гэхдээ илүү импортын хэрэглээтэй юмнууд өсөд байгаа. Тэгэхээр 26 онд бол бас нөхцөл байдал ижлэгэн байх болов гэж бодож байна. Одоо манай хэрэглэгч нар бас жоохон үндэсний үзэл те юугаа бас сайн болох ёстой гэж бодож байна. Яг тэгвэл импортын тал дээр бол мэдээж айгүйх одоо хөгжөөд байгаа. За дотоодын үйлдвэрлэгч нар ч бас өргөтгөл төлөлтүүд хийж гин, бүтээгдэхүүн хөгжүүлэлт хийж гин, аль аль нь бас сайн хийж гин. Тэгээ би яагаад ингэж хэлж байгаагүй сүүсүүн бүтээгдэхүүний хувьд бол илүү одоо шинэхэн байдал хамгийн чухал байдаг. Тэгэхээр дотоодын үйлдвэрлэсэн сүүсүүн бүтээгдэхүүн гэдэг бол хамгийн фреш, шинэ хүнс байж чадна гэж одоо үзэж байна. Шинэ гаргаж ирж байгаа та бүхний хөгжүүлж байгаа бүтээгдэхүүнүүд зах зээл дээр байршаад хэрэглэгчээ ол хэдийдээ олцсон баг. Тэгэхээр энэ чиглэлд ер нь зах зээлийн эрэлт нийлүүлэлтийн харьцаа яг ямар байна? Шинэ одоо ямар боломжууд байна? За сүүсүүн бүтээгдэхүүн дээр бол боломж нэлээд одоо сайн байна гэж харж байгаа. 1.2 их 80 төгрөгийн зах зээл байх шиг байна. Гэхдээ энэ мөнгөний одоо тал нь гадагшаагаар авчиж байна импорт руу. Бид нар одоо хэрэглэгчээс авахуулаад валютын урсгалыг дотооддоо хадгалах ч юм уу те чанартлаг байдлыг харах юм бол дотоодын бүтээгдэхүүнээ хэрэглэх нь бол зөв зохистой. За манай хувьд бол одоо энэ жилийн 5 сард бид нар шинэ үйлдвэрээ ашиглалтанд оруулах гэж байна. За манай сүү боловсруулах хэсэг маань бол 3 дахин одоо хүчин чадлаа нэмлээ. За тараг боловсруулах болоод одоо үйлдвэрлэх хүчин чадлаа бол бид нараас 3-4 дахин өргөтгөхөд ажиллаж байна. Олон төрлийн одоо шинэ технологи, шинэ брэндүүд бол бас бий болох гэж байна. Тэгээд ер нь бол хэрэглэгчийн хувьд одоо бас зан төлөвийнх нь одоо нөхцөл байдал бол илүү шинэлэг те илүү хамтлаг те ийм бүтээгдэхүүнд бол дуртай байна. За мэдээж импортыг орлох, валютын урсгалыг дотооддоо хадгалахын тулд бүхий л одоо дотоодын үйлдвэрлэгч нар бол хүчин чармаалтаа гаргаж ажиллаж байна. Манай хувьд бол илүү тарганы зах зээл дээрх одоо тий импортыг дотооддоо өөрсдөө бүрэн нийлүүлэхийн зорилготой ажиллаж байгаа. Бяцлагны зах зээлийн хувьд. За бяцлагны хувьд бол манайх зүүн одоо хараа буюу тий мандал суманд брендийг одоо бүтээж хийж ажиллаж байна. За тэгэхээр зүүн хараагийн ойр орчмын одоо сүү нийлүүлэлт те малчид фермтэй хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр дотоодын бяцлагны эрэлт бол нэмэгдчихлээ. Ялангуяа энэ хойд хөршийн нөхцөл байдлыг харахад бол тээвэрлэлт хийх, хүнсний бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжгүй байна. Тэгэхээр импортын бяцлагын хувьд бол маш их одоо өртөг өндөр болоод те цаг хугацааг бас ингэж тээвэрлэлтэнд зарцуулдаг болсон. Тэгэхээр дотоод эрэлт бол нэмэгдэж байна. Гадагшаага та бүхэн яг одоо энэ төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох тийм зорилт, судалгаа хөгжүүлэлт байгаа юу? Ялангуяа одоо нөгөө хятадын зах зээл рүү сүүсүүн бүтээгдэхүүн нийлүүлэх боломж байна гэж түрүү жил 25 онд тэ үйлдвэрлэгч нар бас тэр зах зээлийг сонирхож байхдаа ярьж байсан. За бидний хувьд бол мэдээж эхний ээлжинд бол дотоодынхаа зах зээл дээр төвлөрж ажиллаж байна. Тэгээ бяцлагны зах зээл маань бас том 200 гаруй тэрбум төгрөгийн зах зээл болсон байна. Тэгэхээр энэ дотоод зах зээлдээ одоо тодорхой хувийг бүрэн хүчин чадлаараа хийж дотоод эрэлтээ бол ханган нийлүүлэх зорилготой ажиллаж байна. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт тал дээр судалгаа хөгжүүлэлт, хөрөнгө оруулалт яг яаж хийж байна? Шинэ ямар одоо боломжууд байна гэж харж байна. Та нөө түрүү хэлсэн ш монголчууд бол угаасаа л цагаан эдэний хувьд соёлоороо те дэлхийд одоо номер 1. Тэгээ энэ дээрээ шинэ бас яг энэ туршлага дээр үндэслээд өөр ямар боломжууд байна гэж харж байна. Манай үйлдвэрийн хувьд бол хүний эрүүл мэндэд илүү одоо суурилсан те шимт одоо болсон илүү өндөр байх те ялангуяа пробиотикийн үзүүлэлт өндөртэй ийм бүтээгдэхүүнүүдийг зах зээл дээр гаргахаар төлөвлөд ажиллаж байна. Тэгээ энэ чиглэл дээр бол гадаад дотоодын одоо технологичид эрдэмтдтэй ялангуяа шинжлэх ухаанд суурилсан бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн суурьтай ажиллаж байна. За бид нар ойролцоогоор 5 сард 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнүүдийг бэлэн болгоод зах зээл рүү гаргах ийм зорилготой ажиллаж байна.
татварын хуулийн өөрчлөлтөд хизэнэ яригадад эхэлсэн тий 4 одоо гол хуулийн төслөлтөөр одоо санал авч байгаа юм байна. Үйлдвэрлэгч нарын хувьд энэ дээр саналаа өгсөн. Бид нар худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтарч ажиллаад танхимын одоо зөвлөлдөх хэсгүүд дээр саналуудаа өгсөн. Холбогдох одоо мэргэжлийн тий байгууллагуудад өгсөн. Гэхдээ энэ одоо ингээд нэлээд удаж штэ. Хүлээлт үүсээд. Тий одоо маш удаж юм. Тэгээд шийдвэр яг хизээ гаргахыг бол таашгүй байна. Тэгэхээр татварын орчин бол одоо бизнес эрхлэгч нарт бол тийм таатай биш штэ. Тэгэхээр энэ нөхцөл байдал ялангуяа одоо давхар татварууд их тий гайлын татвар, дотоод татвар, энэ нөөтүүд тий ингээд бөөн давхар татварууд их байна. Тэгэхээр энэ чиглэл дээр бол бидэрт бол 26 онд гинт гарч ирээд сайхан болох, өөрчлөгдөх тийм дүр зураг бол одоо харагдахгүй байна л да. Сүү хөтөлбөрийн хүрээнд ерөн зах зээл дээр одоо нийлүүлэгдэж байгаа бүтээгдэхүүний гинжин хэлхээ те одоо энэ хэр сайжирч ийн гэж та бүхэн харж байна. Зөвхөн үр дүнгээ өгж байгаа юу? Цаашдаа үргэлжлүүлэх шаардлагатай юу? Эсвэл арай өөр тогтолцоонд шилжих ёстой юу? За би энэ чиглэл дээр бол ингэж хардаг. Манай Монгол одоо улсад нэг хүнд ногдох сүүс хүн бүтээгдэхүүний хэрэглээ бол асар бага. Бусад улстай харьцуулбал. За тэгэхээр олон улсын одоо хөгжингүй орнуудын урт насалттай хүмүүсийн улсад бол нэг хүнд ногдох одоо сүүн бүтээгдэхүүн бол 400-аас дээш килограмм хэрэгжилж жилдээ. Бидэнтэй ижил төстэй улсуудад бол 250 гаруй килограммыг хэрэгжилж байна. За олон улсын эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж бол жилдээ 180-аас дээш килограмм сүүн бүтээгдэхүүн хэрэглэх зөвлөмжтэй. Манайд судалгаагаар харахад бол 30 килограмм нэг хүнд ногдож байна. Дэндүү бага. Тэгэхээр энэ 5 дахин одоо хэрхэн энийг өсгөх, хүмүүст ойлгуулах, таниулах чиглэлээр бол бид нар хичээж ажиллаж байна. Ер нь бол бид нар жил болгон цаашдаа жилүүдэд энэ сүүн бүтээгдэхүүний хэрэглээг таниулж, ойлгуулж, хэрэглүүлж, оновчтой одоо тэр хүний амьдралын хэм маягт тий одоо таниулж чадах юм бол энэ бол өснө гэж бид нар бол харж байгаа.